Бид энэ нийгэмд бусадтай харилцаж, суралцаж, бас хүү нэгэндээ тусалж дэмжиж амьдардаг. Энэ нь өөрөө нийгэмших үйл явц гэсэн ойлголтыг бий болгодог юм. Гэр бүлийн харилцаанаас гадна хамаатан, садан төрөл, нутаг усныхан цаашлаад хөрш зэрэгэлдээ айл өрх гээд бидний эргэн тойронд ойр дотно гэсэн тодотголтой хүмүүс олон бий. Хөрш айлууд нэгэндээ тусалж дэмнэн амьдрах нь хамгийн сайхан. Үүний нэгэн жишг болсон Сүхбаатар дүүргийн 1-р хороонд оршин суудаг хөршайл өрхүүд өөрсдийн санаачилгаар давхраа засаж янзлан хүүхдүүддээ ээлтэй орчинг бий болгожээ. 3 өрштэй 4 айлтай. Тэгээ хөршүүд мань дандаа залуу гэр бүлүүд бага насны хүүхдүүдтэй. Тэгээд онцлогийг нь ерөнхийдөө хараад октод голцоо гэдэг болохоор бид нар ягаан өнгийн товчл хийсэн. Нөгөөлөөр гэвэл бэлэн өөрсдөө байсан материалуудаа ашигласан. Гадна талын нөгөө дундын хаалганд бид нар цоож хийсэн. Энэ маань арай жоохон өндөр өртөгтэй болсон. Орой бол ерөнхийдөө манай бүх хүүхдүүд үүдэндээ цуглаад хамт зураг зурдаг, тоглодог, нэгнийхэн төрсөн өдрийг тэмдэглэдэг. Заримдаа энд бүр концерт хийцэн л божигнжийдэг. Хөршүүдийн маань ямар нэгэн баярын ёслолоор зочид ирэх юм бол хүүхдүүд нь энд божигнжийдэг. Тэгэхээр ялгаагүй бүгдээрээ бага насны хүүхдүүдтэй айлууд байдаг учраас энд одоо чимээ шүгэн гаргалаа гэдэг ямар нэгэн гомдол байхгүй, эвтэй найртай ингээд бие бинийгээ дэмжиж амьдрах боломжтой. Дөрөв давхрын тэр айл маань болохоор маш гоё тийм тогтчулсан байсан. Энэ бол үнэхээр үлгэр шааварштай. Тэгээ хүмүүс ч гэсэн энэс суралцаасаа. Тэгээ ер нь бол хөршийн холбоо хүмүүс хамтдаа ингээд хамтарч юмаа хийн хүмүүсийн оролцоо гэдэг бол маш чухал байгаа гэдг нь харагдаж байна. Хөрш байна гэдэг нь зүгээр л зэрэгэлдээ амьдрахын нэр биш юм. Эрт үед хөршайл гэдэг хамгийн ихээр найдаж болох хүмүүсийг хэлдэг байсан. Бага насны хүүхдээ үлдээн гэрээ захиж харуулна, цаашлаад эндүү, залгуур, оёдлын машиныг нь түр хэрэглэх, бүр хоолны давс авах гэдэл нэг ашиг байсныг бид мэднэ. Харин өнөөдөр бид хувийн гих орон зайд хит их автаад байна уу да гэмээр үе бишгүй л тохиолддог болжээ. Гэхдээ бид илүү халуун дулаавар амьсгалыг бий болгож хөршийн холбоог сайжруулах бүрэн боломжтой. Үүнд санаачлах хэрэгтэй. Би бинийгээ таньсны үндсэн дээрээс итгэл найдвар би биендээ төрж эхэлж байгаа юм л да. Яг манай хөршүүдийн хувьд бол бүгдээ хаана хин хаана ямар ажил хийдэг, орж байгаа гарч байгаа хүмүүс нүрэл хоорондоо мэдтэй устаа ийм байдаг учраас одоо нэг нэгнийдээ хүүхдээ үлдээгээд явах бол энэ бол бид нар байдаг л асуудал. Хүмүүс ингээд гэр орондоо орж ирж байна, байрандаа орж ирж байна. Тэгмэт ямар гоё эрэг уур амьсгал огтож авах тий. Тэгээ энэ дээр бол бусад хүмүүс ч гэсэн санаачлаагаад тэг ингээд цаашдаа явбал бүр улам илүү одоо нийгмийн маань бусад хүмүүс маань ингээд бүр гоё болох хаа гэж бодож байна. Бид нэр өөрсдөө хүүхдүүдийнхээ амьдрах орчин нөхцөлийг өөрсдөө л бий болгоно гэдгээ бүгдөө ухамсарлах хэрэгтэй. Тэгээд энэ санаачлагыг маань дэмжиж маш богино хугацаанд тогтчлыг хамтран хийсэн хөршүүдтэй маш их баярлж байна. Бид эрт үеэс айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэж хэлж ирсэн нь учиртай. Айлын хөрш байна гэдэг альва нэг гэмт хэрэг осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, цаашлаад нэгэндээ үргэлж нааштай сэтгэлээр хандаж, туслан дэмжих гээд бидний үүрэг болон. Та хэр сайн хөрш вэ? Хөрш айлуудаа хэр сайн мэдэх вэ? Өнөөдрөөс эхлэн хөршийн харилцаагаа сайжруулж, нийгэмдээ эерэг хандлага, давалгааг бий болгоорой.